70-80-80-аад оны үед шашин дахид сэргсэн бол эрдэмтэй боловсралтай хуучин асар их сайхан хөгчүүд их байсан та. Одоо эрдмийн далай болсон ийм улсууд байлаа. Зүгээр тэднүүдийг тэр тухайн үеийн засгийн тоогоог учраас тэр эрдэм боловсрал өөр дотор нь л байсан да. Гэхдээ нутгийн ард түмнүүд бүгдээрээ мэддэг. Гадаад дотоод төвхтүүдээ сургууль явахад заавал нэг оруулж гарч одоо даатгал дэтгэл хийдэг ийм байсан үе юм да. 1900 оноос хойш одоо сайхан шашныхаа эрх хэрэгжүүлээ болж авч энэ ард түмнийг нуруунд тэнийж ингэсэн үедээ Ээл хөлийн уйдгарт даанжил автсан бурхан намын өргөөд цаг зөөлрөн наашилсан цагаан морин жил газар сайгүй амилан сэргэж сайн цагийн салхины айсыг сэвэлзүүллээ. Энэ салхины айс Монголын их хувилгаатын нутаг орон Завхан нутагт элчин нөлөөгөн өгч Уляастай хотод Дэчин даржаалан хэмээх хийд байгуулагдсан үү таалгаан нээснээр сайн бүхний эрүүл учрлын намын өргөөдийн үндэс нахаа болж өгсөн учиртай. Аймгийн төвөөс зайдуухан хоосон задгай газарт хуг хийдийг байгуулах гэж баггүй даваатай тулгарсан ч сэтгэл санаа нийлсэн нутгийн эрдэм номтой лам хуургууд төлж төртөлгүй хэрдэн шов хийсэн сүм дугнан бас гол авч чаджээ. Нутгийн хаан борхон шашинтны түүхийн нэвтрхий төл болсон хүн бол доорж годонгүй. Туяа санд бүтэн нүүр гаргаж тэр үеийн хэллэгээр бол сумын нам захиргаа үйлдвэрчин төрийн одоо шүвшөөрөл өгдөг бүхий байгууллагууд бол бичиг тоот явуулж хүсэж гаргасан. Ингээ энэний дагуу Гаадан хамбаас бол саналыг бол сайд нэрийн зөвлөлийн шашны хэрэг эрхлэх албанд бол дамжууллаа гэж биднэрт бол бичиг тоот ирсэн. Тэгээ ингээд энэс уран мараад ялуу хотогт жамсрынжууга энэ Уляастай сайд байхдаа энэ одоо уртын шавар хэрэмэнд одоо байсан улаан сүмийг бол энд авчирч бариулсан байгаа. Тэгээ энэ бол улаан сүм байсан газар учраас энэ улаан сүмийг сэргээх нэрийн итлэр энд бид нар газар авч энэ хийдийг бол одоо байгуулах ийм ажлыг бол эхлүүлсэн юм аа. Тэр үед одоо манай хугшаа болон манай ах トゥ хамаатан настай лам багш нар байсан. Уляастай хотдоо тэгээд Элистен ам гэдэгт одоо 70 гаруй хөгшин лам нар байсан мундаг эрдэмтэй бүгд одоо энд хийдийн шов тавьж эчин даржаалан хийд гэж анх байгуулсан. Одоо энэ хамлам баян дэрж битээр нэг багш шаварж байсан санж гэж одоо сүүлд нь одоо манай багш хам хийжсэн бас. Түүхийн ийм замыг туулсан Дэчин даржаалан хийд Явандан Завхан аймгийн бурхан шашинтны төв төгс буянт Жавхлант хийдийн үндэс суурийн нэг тулгын чулуу болж өгчээ. Энэ одоо хийдийг анхны наашин Жавхлантлогоо дээр авчрах шийдвэрийг бол аймгийн иргэдийн хурлын тэргүүлэгчдэд санал оруулж аймгийн иргэдийн хурлын тэргүүлэгчдийн тогтоол гарч одоо комисс томилогдож хийгдсэн ажил. Нөгөө талаар сумын одоо засаг дарга захирамж гаргаж ажлын яг одоо тэр гандан барих одоо газрын нь бол болгосон. Энэ нь бол тухайн үрдмэрж байсан хууль тогтоомжтой хүрээнд л явагдсан зүйл. Нөгөө талаас энэ аймгийн 80 жилийн үед одоо Жавхлант толгой дээр мань ирсэн цагаан цувраг болсон. Хажууд нь одоо хийд байгуулагдсан явдал нь өөрөө ард олонний сэтгэл санаанд их нийцсэн ийм одоо том бүтээн байгуулалт болсон гэж ингэж боддог юм. Завхан аймгийн төв Уляастай хотын Жавхлант толгой дээр сүндэрлсэн төгс буянт Жавхлант хийд өөрийн гэсэн өрмөц гүн гүнзгий утга агуулгыг шингээжээ. Тэгэхээр одоо би худагтуудаа л нэгэнд зориулж байгаа юм чинь тэр тэнгэрээс харагддаг утгаараа тэнд сүмийн орой л одоо энэ Жавхлант толгой дээр заларч. Тэр голын тэрнэд гэр дотор гүдэнгүүд байлгаад байна. Тэр чинь одоо тэр сүмийн дээдлийн нөгөө сүмийн нарч гэж ярьдаг дээ. Тэр цонх болж байгаа. Манай Отхон тэнгэр уучин 4031 юм байхгүй юу?
одоо лайн төвшнгөөс дэш. Тэгэхээр тэр очирваны бурхны нь бол яг 4 метр аваач хийсэн. Тэр нь одоо ингээд дээрээсээ харах юм бол ганжир хэлбэртэй болж харагдаж. Нутгийн зан олонны бишрэл шүтэн болсон жавхлант толгойн орой дээр хотогтуудан мөнхөд дурсан хүндэтгэх 9 цагаан суврагыг бүтээсэн буйны үйл төгс буянт жавхлант хийд сүндэрлэн босох бас нэгэн учир тавилангийн ерөөл бэлэгдэл болсон төвтэй. Тэр үед сайхан чинэлтэй болсон зургийн нээлт тэгээд ингээд жавхлан дээр босоод харж яхад бол наран урах тал руугаа тэр доохон нэг ясан хийж өрчүүл гэж хэлсэн. Тэний дараа жил нь дахиад зохон нутгаараа явж хахад бацаахантай уулзаад яасан. Та бацаахан дашторж гэдэг нэг залуу байдаг. Тэд нэр нэг хийдийн зураг хийсэн гэж яриад. Тэгээ бол нь бол одоо санхүүгийн мөнгөний боломж энэ талаар туслах дэмжих хүмүүс байвал гээд ингээд хамтарч ярьж судалж байгаад ер нь тэрийг босгоцгоё гэж шийдээд тэгэл ажилдаа орсон юм да. Одоогийн Овсгалт намын байрны ард Монголын архитектурын холбоо байсан. Тийш очиод тэнд Батбаяр гэж ерөнхийлөгч нь архитектор хүн байсан. Тэр хүн дээр тийм юу байж магадгүй гэхээр ороод уулзсан чинь булганы нэг сумын хийдийн зураг байна гэд. Тэгээд 8 цагийн дотор бүгд бэлэн болсон. Ажлын 8 цагийн дотор шүү. Тэр утгаараа бол завхны энэ хотготууд бол үнэхээр бас хүчтэй. Нэг ч юм уу, нэг бол шидтэй ч юм уу. Ямар ч байсан л одоо зурагтай болсон утсаар ирсэн, очсон, гэрээ байгуулсан. Нэгэн техник хүнтэй гэрээ байгуулаад бүх юм ингэсэн юм чинь за тэгвэл гарах уу гацгаая. Төгс буянт жавхлант хийдийн нэр болсон аас эхлээд энэ бурхан намын өргөний бүхэл цаг үеийн хувь заяа завхан нутгийн уугуул энэ эрхэм хүнтэй салшгүй холбоотой. Ингээд энэ хийд маань одоо хөрөнгө мөнгөний хувьд ерөнхийдөө одоо сүсгтэн олон энд хүн бүгд хүчин зүтгэсэн гэхэд бол одоо эргэлзэхгүй. Тэгээд зургаан үзэж байгаад гол материалуудын одоо ламбатгоос өтер явуулж та тэгэл жилийн дотор бүтээн байгуулсан байна. Одоо хийдийн хаан барилгыг барихаас гадна одоо маш том юм байт юм л одоо бурхан шишний энэ дээр бол гончиг сүрэн хам бол одоо ёстой өдөр шингүүл бидэнтэй цог явж сууж юу дахиад дахиад юм гараад ингэж хийсэн. Ерөөсөн одоо энэ хийд маань ашиглалтанд орох гэдэг хуучны дэлгүүр зах энүүгээр хийдэд орох ерөөс бүх юмнуудын нэрийг гаргаад ямар үн хаништай байна гаргаад ирээ гэж энэ хүүхдүүд өгсөн. Нийгмийн шилжилтээс улбаалan шашин номын үнэтэй эд зүйлс дэлгүүр захын лангуун дээр ашиг хонжооны бараа таваар болж хувирсан тэр цаг үе бас нэг санаа зовоосон асуудал байлаа. Хүмүүний сайхан сэтгэлийн ачаар ол зашгийн замаар буруу гараар ороход бэлэн байсан бурхан намын олон эд зүйлийг байх ёстой газарт нь эргүүлэн авчирч чаджээ. Их өндөр үнээр зах бүх байгаа газраас цуглуулсан да. Ер нь баригдаад эхлэхлээр зэрэг нь хийдэд маань одоо ямар нэр өгөх гэдэг асуудал ер нь гарч ирсэн л дээ. Ингээд одоо тэр улс нутгийн улсууд лам хуургуудаас та нар нэр өгөөч гээд та одоо зохион байгуулсан хүн байна нэр өгөөч гэсэнгүй та л одоо гээд би бодож ерөөсөө тэр одоо алдарт шавхлан толгой гэдэг нэр санаанд орсон. Буйны газар юм. Ерөөсөө төгс буйн шавхлант гэж нэр өгөө. Завхан аймгийн бурхан шашинтны төв төгс төгөлдрийг агуулсан нэр хаягтай болсон түүх ийм юм аа. Баяндар чамтай уулзаа за би ийм нэр одоо хийдэд бодож ирсэн шүү гэ. Тэгээд нээлт бол сайхан болсон. Тэгээд одоо шинэ хийд байгалах юм чинь тэрийг ямар хүн уламжилж авч явах уу, хин толгойлох уу гэсэн асуудал гарч ирсэн. Тэгээд гонцгонгоод ирж хэлээд одоо маа нутгийн Баттөр Баяндар жигс хоёр маа зиндааны хоёр лам байна энд сурдаг. Энэ хоёр ламын нэг нь одоо ингэж хам болох хэрэгтэй байна. Тэгээ Баяндар жиг хамбаар томлоод тэгээ бас энэ их хам бодоод цойж юмцууд бас айлтгаж байсан. Улаастай хотын жавхлант толгойд одоогоос 10 жилийн дэртэй төгс буянт жавхлант хэмээх буян хишгийг цогцлоосон нэгэн сүм хийд үүд хаалгаан нээснээр Монголын бурхан шашинтны тэр дундаан баруун бүсийн бурхан шашинтны түүхэнд нэгэн шин зам харгын салаам өчр цэцгэлжээ. За манай хийд маань анх байгууллагатай 40 гаруй лам хуургуудтай
үйл ажиллагаа явуулж ирсэн. За манай хэдийн гол зорилго бол одоо Завхан аймагт Бурхан шашныг түгээнлэрүүлэх, бүх сумдуудынхаа болон бүх сүм хийдүүдийг ламруутай болгох, боловсон хүчнээр хангах зорилгоор одоо байгуулагдсан. Энэ хийдэд шавлан сууж, хожим нь хот хүрээний янз бүрийн зиндааны сургууль, энэтхэг төвдийн Бурханы оронд ном сурсан залуу хуваргууд, Завхан аймгийн Бурхан шашинтны төв төгс буянт Жавхлан хийдийн номын элчин нар болсон учиртай. Би ингээд үеийн хүмүүсүүд 11-2 улаа сууж исэн. Нийтэд нэгдсэн өдрөөс нь хойш сууж эхлээд өдөө хүртэл сууж байгаа. Ер нь бол ламнартай ойр хойрхон ярьдаг байсан. Тэгж ажигээ яаж явах вэ? Хуучин уламжлал нь ямар байсан? Ер нь бол бид нар хуучин уламжлалаа их барьж, дээрэс нь ламнараа боловсрол тал дээр их хамгийн түрүү их анхаарсан. За лам хувуудынхаа мэдлэг боловсрол тал дээр бол одоо нэлээ хөдөлгөөн анхаарч одоо ажилладаг тийм хэд байгаа. За 2004 онд Өмнөд Ирээдхийн Балдан Бариг хэдийн гомон татсантай одоо бас холбоо тогтоож 2004 оноос эхэлж лам хувуудаа сургаж байгаа. За одоо манай аймагаас бол одоо 30 гаруй хүүхэд одоо урд эмнэлэгт сурж байгаа. Тэн дээрээс тэр 30 гаруй хүүхдүүдийн дундаас 15 лам маань одоо манай төгс үеийн Жавхлан хийдийн зүгээс одоо явсан. Аман датсан сурж байгаа хүүхдүүдийн бараг л жил 3.1 шихүү завхнаас утсан байдаг. Энэ бол юуг илэрхийлж яана вэ гэхээр зэрэг өмнөө тавьсан зорилготой өөрийнхөө ард түмнийг соён гэгэрүүлэх ийм л нутаг болох юм да гэж боддог. Мөн одоо ган дэвшлийн хэдийн дэргэдэх өндөр гэгээн зануусын нэрмжит Бурхан шашны их сургууль бас урлагын ухааны сургууль, цогчин анги, бүдийн гуйханд ачаан бол ацсан бас лам хүүхдүүд лам нар маань сурч байна. Манай хэдийн хамгийн одоо гол хийсэн том ажлуудын нэг бол Жалхан зүдэгт Дамдан Базарган хойдыг тодруулах ажлыг зохион байгуулж тодруулсан. Богд очирван хайрхны орны хувилгаадын нэг Жалхан судагт Дамдан Базар 1923 онд таалал төгссөн явдал зон олон шүтэн биширхийн сэтгэлийн хоосролд автаж энэ харвараан цаг үе бараг 70 жил ноёсныг түүх гэрчилнэ. Жалхан судагт маань одоо Завхан аймгийн нөмрөц цомд одоо мэдлээд тэгээд 10 жавхлан хийдэд утгатын сентийн залгадаад тэгээд 9 дугаар богдын 8 дугаар богдын үед одоо шадар хамбын хийгээ тэгээд одоо Монгол улсын ерөнхий сайд 2 удаа хашиж байсан. Монголын Бурхан шашны бас одоо нэр зүтгэлтэн. Хизээ нэгэн цагт Бурхад хувилгаадынхан амьд дүртэй учирч сэтгэлийн амар амгалан олно гэсэн Завханчуудын сэтгэлийн горилго он удаан жилийн дараа буюу 2006 онд биелэн олсон. 2004 оноос эхлээд одоо энэ тодруулах ажлыг бол зохион байгуулж дээрхэн гинт нь 14 дугаар далай багш одоо 9 дугаар богд багш нарт одоо албан бичгийг явуулаад Монголын их хувилгаадын өлгийн нутаг Завхан нутгийн сүсгтэн олон нутаг усандаан гэгэнтэн төрүүлж өгөхийг хүсэмжсэний дагуу энэ хүсэлтийг танд уламжилж байна. Завхан аймгийн Бурхан шашинтны төв төгс буянт Жавхланд хийд. Жалхан зүдэгтийн одоо дөрвийг тодруулахын тулд 13 настай дахиад жилтэй 14 настай мэт жилтэй эрэгтэй хүүхдүүдийн нэрсийг одоо ингэж одоо явуулаа. За Жалхан цэгэнийг одоо тодруулах үйл ажилд бол одоо бүх сумдуудаас одоо хүүхдийн нэрс цуглуулах ажилд бас нэлээд явсан. Ингээд төгс буянт Жавхланд хийдийнхэн шинэ хутагтаар тодрох хүүгийн эрэл хайгуулд мордож 1375 хүүхдийн нэрсийг цуглуулж богд багшид явуулжээ. Тэгээ бас хамт нэг албан бичиг явуулсан. Хэрвээ энэ нэрсэн дотор Жалхан зүдэгтийн одоо дүр байхгүй бол байгаа зүг чиг шинж тэмдгэрийн тодорхой болгож хариу өгнө гэсэн тийм хүсэлтийг бас одоо явуулсан. Төдөлгүй богд багшаас энэхүү бичгийг ирүүлсэнийг сэрүүлэн орчуулвал хойд зүгийн их Монгол нутагт Эрдэнэ Бурханы шашны их баг хөлгөн Дандар сэлд дэлгэрч хотолчуулган бүрдсэн бөгөөд хотод хувилгааны аймагч олон зугаар бүрдсэн боловч завсарт амтны буян дөрөөдсөн мэт өгүүлж баршгүй цагийн хувирлын ирэхээр ихэд дөрөөдсөн хэдийч өнөө ахин сэргсэн үед ардчлалын завшаанаар Эрдэнэ Бурханы шашин дөрөөдсөнийг сэргээж
эс дөрөцнийг улам арвижуулахын тулд Завхан аймгийн Төгс буян Жавхланд хийдийн нийт лам нараас өөрийн эрүүл ахин сэргсэн арчлын эрх ашигтай нийцүүлж Жалхан цодогтын хойд дүрийг тодруулах хэрэгтэй байна хэмээн хүссний дагуу Алтан бубут нэрсийг хийж сүнтэг татснаар эцэг Чулуунбаатарын хүү Эрдэнэ чулууныг Жалхан цодогтын хойд дүрээр тодруулсан тул хувилгаан бэр нас өдөр баттай байж сонсох, санах, суралцахын эцэст хүрээд Монгол оронд бурхны шашныг дэлгэрүүлэх зэрэг шашин амтны тусыг дээд ламын намтрыг даган тэтгэхийг өрөөе. Бас Завхан аймгийн нийт арга зэрэг тийм Монгол улсын бас одоо энэ бурхан шашин нийт 100 олны бас одоо ад завшаан гэх юм уу тийм ээ ерөөлөөр тэр дотроос одоо Завхан аймгийн дөрвөлжин сумын бууруулаад энэ Чулуунбаатарын Эрдэнэ чулуун гэж бүгдийг Жалхан цодогтын одоо хойд дүр тодруулж тийм батламжийн одоо явуулсан. Тэгээд тэр батламжийн дагуу 2006 онд одоо за энэ одоо хүн маань одоо хаа байдаг вэ тийм ээ чи бас тодорхойгүй шүү дээ. Тэгээд бид нэр яваад Улаас таараас нэлээ явлаа. Тэгээд Богдын гол багт одоо ирсэн байсан одоо Богдын голоор хайгаад тэнд маань ирэл маань одоо бяцхан мухардаад ингээд Завхан аймгийн дөрвөлжин сумаас одоо руу зорьсон. Тэнд яваад очиход одоо тэр Лаахан жуу гэж одоо тэр буурлогийн одоо засаг дарга дээр очиод гэгэнийхээ одоо сургийг одоо баттай болгосон юм аа. Энэ хүн одоо манайхаас холгүй байна да энэ хойно байна одоо тэр Чулуунбаатар баг. Хоёр бандтай хоёр охинтой тийм одоо амбал зургуул амьдардаг тийм айл байна гэдэг. Тэгээ бид нар ч ингээд гэгэнийг буцаа залахын тулд тийм ээ хувц сунаар бэлдэнэ. Хувц бэлтгэхийн тулд бас хэмжээ дамжаа тийм ээ бас тэр чинь харж үзэх ёстой. Энэ баяртай мэдээг албан ёсоор дуулгахын өмнө Эрдэнэ чулуун хүүгийн гэрт нь очиход ээж нь хүүдэн шин дээл ойж өгч байсан нь их л бэлгшээлтэй учрал байсныг хийдийнхэн олзуурхан ярина. Ер нь бол юм бол бэлэгдэлтэй байт юм байлээ. Яваад ороход бол ээж нь одоо сайхан үтүү харан дээл хэсгээд сууж байсан. Тэгэл одоо монгол хүн бол бүх бэлгээрээ. Тэр үедээ бол юу ч яриаггүй л дээ. Зүгээр гэрт нь ороод ингээд орсон манай гэгийн одоо ингээд тоглол байж байгаа л да. 12 3 та хүүхд ингээд тоглол гэртээ байж. Танах одоо айл нутгийн хүмүүс уу хаагур нутгалдгүй барьдаг нутаг шүү. Хас одоо юм бие ажилтнууд хэлээгүү. Тэгээд ерөнхийдөө бол гэгэнтэй хамт гадаа гарсан зураг мөр авахгүй лаа чихэр мэхэр өгөөд ингээд явсан. Хэмжээд авч явж байгаа юм да тэр бол. Тэгээд дараа дээр нь 9 сарын 23 байсан юм аа. Гэгэн одоо яг аль биес залах гэж байгаа. Тэгээ манай гэгэн маань одоо яг Завхан аймгийн Улаастай сум дээр одоо тэр тэг шим гэж нэг бүрэн дунд сургууль байдаг. Тэнд сурч байсан. Тэгээд нэг өдөр очиод гэгэнтэй уулзаад манай гэгэн бол тэр мэдээгүй явж байгаа шүү дээ. Одоо за энэ хүмүүс тодорхойлсон гэж мэдээгүй. Тэгээд бид нэр уулзаад маргааш одоо ингэж бид нар дөрүүлж явлаа танад очих гэж байна. Та одоо гэртээ харьцаад ирэх үү гэсэн чинь өө нөө тэглгүй яах вэ? Харьцаад ирийг аль бүүн баяр. Тэгээ өглөө бүр эрт яваад ингээд нар гарч яхад тэр одоо дөрүүлжингийн нут руу орсон доо. Тэр үед одоо ингээд манан бод ингээд суудсан. Тэгээс нар гараад явж явахад ингээд манан бод ингээд ийшээ хөөрөөд ингээд сайхан ингээд тэнгэр цэлмээд их сайхан болчихсон. Тэгээд гэрт нь очиод нөгөө ээж аав нь ч жоохон гайхаад хичээл чинь юу болсон бэ гэдгийг асууж илээсэн л та. Тэгээд бид нар чи ороод цай суу болоод нутаг шүү тийм ээ тэр одоо зуншлуу намарж байгаа яриад жоохон сууж агаад та бүхэнд одоо бас нэг айлтах юм байна гэх. Тэгээд ингээд энэ жил ингээд далай багшийн одоо далай багш богд багш нар маань одоо ингээд Жалхан цодогтын хойд дүрийг тодруулаад юу багтламж чиг ингээд явуулсан байна. Завхан нутагт инхүү Жалхан цодогтын хойд дүр тодорсон явдал зөвхөн Завхан нутагт төдийгүй Монголын бурхан шашны түүхэнд мөнхөрөх он цагийн тоолол байлаа. Танай одоо Эрдэнэ чулуун хүүг одоо Жалхан цодогтын хойд дүр гэж одоо тодруулсан. Тэгээд одоо энийг бас олон хүнд ярьж хэлэх ёсгүй маа. Яагаад гэвэл бас ингээд басад гарчдаг тийм аа саад гарчдаг учраас тэр чинь мэдээж Монголын бурхан шашны бас нэг тэргүүл хүний хувьд тийм ээ тэр чинь бас нэлээд бас хянамгай хийхгүй болвол бас болохгүй. Та бүхэн одоо анх удаа ингэ хэлж байгаа маа. Гэгээ маань эсэ дуугаа суулаа. Аав ээж нь ч бас би хэлдэггүй хараад одоо юу ч болж байгаа тийм ээ одоо үнэхээр үний юм ч юм уу бас эргэл сэтгэлээс төржил байсан байх л да. Тэгээд харин жоохон байж байгаад гэгээ маань бол хэлсэн. За тэгвэл одоо ирээ ийм болж байгаа бол би одоо ингэ Эрдэнэ номынхоо мөрийг одоо ёо. Манай гисүүл ам одоо өвсийг аваад тэгээ овцсон нарын өмсгөөд бурханд нургуул нэг цай суугаад тэгээд уршаага инэтих ус яваад тэгээд ингээ очиод тэр одоо гомд татсан суух.
заавар зөвлөө далай багш айлдсан. Тэгээд далай багш богд багш хоёр маань манай гэгийн сахил харилж данзан жожи банч гэдэг нэрийг харилцаа. Тэгээд одоо манай гэгийн маань одоо урд энэ төс төр одоо гомон татсан ба эдэн номдоо шамдан суралцаад байж байна. Ер нь бол тэр одоо хотод эренбүүчийн нар одоо сүм хийдэд чавлан сухтаа эхэлж заавалчуудад сентийн залах ёслолыг хийдэг. Гомон татсан бол өөрөө 2000 гаруй лам хугаргатай. Одоо буддын шашны боловсрол олох одоо дэлхийд байгаа хамгийн одоо том сургуулиудын нэг. 2008 оны 3 сарын 21-нд Жалхан зүтгэтийг гомон татсанд бүхтэн сентинд залсан. Тэгээд энэ залах ёслолт бол аймаг орон нутгийн удирдлагууд манай сүм хийдийн лам хугаргууд бүгдээрээ оролцож ёслол төгөлдөр их сайхан болж өндөрсөн. Жалхан зүтгэтийн дээр одоо сентинд залах ёслолт бол 2000 гаруй лам хугаргууд оролцсон. Дээрээс нь гомон татсангийн хурлаж хорлдог. Дараа дээр нь самлаа хамтсан гэсэн аймаг гэж хариалаад явдаг. Тэр хамтсан даваас оруулдаг. Дараа дээр нь халах мэдсэн гэж одоо энэ манай Монгол халах тийм ээ. Тэгээд дээрээс нь Туваа бариад өвөр Монгол энэ төр оролцсон. Ингээд тэр мэдсэн даваас оруулдаг тийм учиртай. Тэр бүгдээ бол тэр Жалхан зүтгэтийн одоо сэтгий залах ёслолын хурлыг оруулсан. Яагаад тэр одоо лавран барих үндэс суурин тавигдсан юм бэ гэхээр ер нь бол одоо ингээд тэр хотод эренбүүчийн хотод хүн тийм ээ. Одоо ингээд эрдэм номоо бясалгаад суух шаардлагатай. Тэр чинь ням бүтээл хийдэг тийм ээ. Тийм учраас ингээд олон нийтийн байранд ингээд байж ах тэр тийм ээ. Одоо гадуур дотор хүүхэд шуугаад явах ч байт юм уу, хүүхэд ноцлох ч байт юм уу тийм ээ. Тийм асуудал гардаг учраас жоохон бэрхшээлүүд жоохон байна л да. Тийм учраас Жалхан зүтгэтийн дээр сентинд залах ёслолын үеэр манай аймаг орон нутгийн удирдлагууд бүгдээрээ энэ дээр бол одоо Жалхан зүтгэтийг одоо сурж боловсроход нь тийм ээ зориулж номын өргөл авран одоо барих зүйтэй юм аа. Энэ нутгийн улсын засгийн газраас очсон тэр төвд хүмүүс тийм ээ. Одоо чинь ийм газар дээр одоо тараа ногоогоо тарьж тэрүүгээр ингээд амьдраарай гэсэн тийм газар өгдөг. Тэн дээрээс нь нэг бид тэр хүмүүстэй зохицоод тийм ээ. Бас нэг таваарн цаасан өгч бариад ингээд тэндээ газар аваад лавран гарсан. Лавран барих ажлыг одоо зохион байгуулахад одоо хийдийнхаа одоо лам хуургуудыг одоо удирдах Зохион аймгийн 24 сумаас одоо хандив цуглуулж одоо аврын 3 сараас намрын 9 сар хүртэл одоо явсан. Тэгээд Жалхан цагийнхаа лавран барих хандивт манай лам эрдэм цогт битээр хожим мэцгэлтэй урд цумуудаар шүлүүртэй отхон цагаан цагаан чулуудаар мал цуглуулаад ер нь бол хандив цуглуулаа явж байсан. Тэгээ явж байхад хээр чомжсэн айл амтнаар жоохон живжсэн. Шүн мөн ханаа туугаад ер нь олоодаа явсан. Тэгээд чад хоошоо баян тисээс хон цуглуулад тэгээд тэндээсээ хоёулаа морьтой аашаа нэг морьтой явган морьтой тэгээд цуглуулаад иржсэн. Малаа өөртөө харж исэн. Сар шахуу тэгээд ерөөс хууль гараад тэр хайруулах үед их л байсан да. Зохион аймгийн одоо нийт сумдуудын хийдийн лам хуургууд мөн одоо Зохион аймгийн одоо сүстэн олон ард иргэд нэлээд их хөрөнгө босгож одоо урд энтэхэд одоо лавран барихад одоо тусалцаа үзүүлсэн. Гэвч одоо Зохион аймгаас одоо тэр богинуулсан хандив тусалцаа маань одоо хаанаач хүрэхгүй явж байсан. Тэгээд Улаанбаатар хотод хандивын тоглолт зохион байгуулсан. Энэ тоглолтыг одоо зохион байгуулчаад тэгээд одоо лавран маань одоо бас нэлээд одоо агцтай бүтэх одоо шатандаа орсон. Тэгээд лавран маань одоо ингээд ерөнхийдөө бол яг Зохион аймгийн нийт ард иргэд зүстэн олон мөн одоо энэ Монголын одоо бас ард иргэдийн одоо хүч хөдөлмөрөөр одоо ингэж энтэх улсад лавран байгуулж хийсэн одоо хамгийн том ажил одоо санагдчихсан. Жалхан зүтгэтийн дээр лаврангийн нээлт одоо 2011 оны 3 сард Монгол цагаан сар болж ирсэн. Далай багш бол одоо манай Жалхан зүтгэтийн лаврангийн нээлтэнд өөрөө бүр одоо мориж очоод тэгээд тэр монголчууд сургаал номоо айлдаад
Тэгээд тэр ер нь бол яг энэ дээр ингээд харж яхад бол далаа багш тийм ээ. Ер нь бол ингээд нэг ламын өргөөнд ч юм уу нэг айлд ч юм уу ингээд зочлоод ингээд явж исэн удаа бол түүх байдгүй. Жалхан сутгтуудаа ер нь ямар хуу хүн бэ? Тэн дээр харагдаж байгаа. Жалхан судагтын хойд дүрээр тодорсон залуу гэгэнтэн эрдэн чулуун Энэтхэгийн гомон датсангийн бурхан намын өргөндөн эрдэм ном ом бясалгаж хэсэг хугацаанд амарх зуран нутаг усандан ирж завхан нутгийнхаа бүх сумдаар морилн саатхад байгаль дэлхий уулус хүн ард баясан хөөрч ухтан авчээ. Очроо хайрах нэг дахиад одоо солонго татаад тэгээд явсан газар болгоо одоо бороо хоророод одоо энийг бол Завхан аймгийн одоо бүх ард иргэд надаар хэлүүлдэг бүгд харсан үзсэн мэдсэн байгаа. Ер нь бол одоо тийм хүн бол хаа явсан газраа жанлавтай хаа явсан газраа бол одоо тийм байгаль хүртэл одоо яаж хүлээж авдаг нь бол одоо тодорхой харагдчихсан. Яг энэ явж байгаа үед л одоо манай гэгэний бидний багш хамт явсан. Дээрээс нь манай Завхан аймгийн илдээ орсон дарга тэргүүтээ ингээд бүгд явсан. Тэгээд нар зөв төрөө дөрвөлжин сумд эхэлж очсондоо өөрийнх нь төрсөн нутагт очсон. Тэгээд тэр очих үеэрээ Жалхан судагтын одоо төрсэн газар Марчингийн улаан толгой гэдэг газар бас өдөр очиод нэг хүн төлөө зүйл зөхөр ах тийм ээ. Тэгээд нэг овоо босгож бариад ингээд тэгээд хаашаага ургамал Завхан мандал тэгээд сантцсан тэгээд ингээд тавараад бүх сумдуудаар явсан. Завханчууд Жалхан судагтыгаан нутаг орондоо тухлан саатах өргөө цагаан гэр төхөөрж өгчээ. Такси дүүрэн өргөө гэртэн өн урт удаан саатан морилж сүсгтэн олныхон сэтгэлийг баясгаж байх юм бэлгэлийг шингээсэн энэ өргөөндөө 2010 оны 5 дугаар сарын 23-ны өдөр хотогт анх саатан сэтгэл хангалттай хүлээж авчээ. Нутаг орондоо бас өнөд удаан морилж сүстэн олон шанартаа бас өнөд удаан номын аршаан хүртэх одоо тийм ерөөл өргөж сэлбэртэй одоо 8 антай гэрийг бас бүтээн байгаас одоо гэгээн дээр өгсөн. Завхан аймгийн бурхан шашинтны төв төгс буянтаж авхлан тэдийн хөгжлийн түүх нутгийн зан олонны сэтгэл зүтгэлтэй салшгүй холбоотой. Эдэн боловсролын одоо ахмаллаа болсон сүсгтэн олондоо энэ эв зохицол найрамдал сайхан сэтгэлийг номлосон. Тэгээ улс их орныхоо хөгжил дэвшилт нэмэр болсон ийм сайхан хэд болно л гэж би итгэж явдаг да. Завхан аймгийнхаа нийт одоо сумуудын бүх одоо лам хургуудыг одоо үнэлэгчүүлэх ажлыг одоо мөн хийлээ. Лам хүн бол одоо хувргийн гэрч хүчтэй байх хэрэгтэй гэсэн одоо Завхан аймгийн бурхан шашны төв зөвлөл гэж одоо байгуулагдсан. Тэгээд тэр төв зөвлөлийн одоо шийдвэрийн дагуу төв зөвлөлд бол одоо Завхан аймгийн одоо 24 сумд одоо байдаг үйл ажиллагаа явуулдаг бүх хийдүүдийн одоо удирдлагууд ордог. Тэр тэдгээр хүмүүстэйг одоо хамтран одоо энэ Завхан аймагт одоо бурхны шашныг яаж хөгжүүлэх вэ? Ямар үйл ажиллагаа явуулвал одоо болох юм. Тэр асуудал одоо улиралд нэг удаа жил 4 удаа одоо хуралдаж зөвлөлдөж тэр шийдвэрийн дагуу одоо үнэмлэгчүүлэх мөн одоо сумдуудын лавангууд одоо батламжлах гэсэн үйл ажиллагааг одоо хийж байна. Энэ ажил маань цаашдаа үргэлжлээд олон жил явхад бол Завхан аймгийн бурхан шашин одоо нийтдээ сайхан хөгжнө гэж одоо бас бодож байдгийг. Сумуудынхаа намдрыг бөөгнөөж одоо энэ тэндээ орч хавар намрын хорлуудыг нэг сумдад өнгөрсөн хаварлууд жишээ нь отхон сумд очиж хуралдсан. Одоо Эрдэнэхэн дараа нь хуралдана гэж ярьж байгаа. Ингээд хоорондоо хамтын ажиллагаанууд уялдаж одоо хурал номын ажиллагааг ном дөрвийн дагуу явуулахад одоо нэг удирдлагаар юм одоо нэг мэрэгжлийн хүмүүсийн зөвлөгөөгөөр одоо ингэж ажиллаж байгаа да. Хамтын ажиллагаа үүсэж байна. Завхан аймгийн бүх сумдуудын лам нарыг нэгтгэж зөвлөл гэж байгуулад тэр зөвлөлөөр сум орон нутгийн ард иргэдэд бодын шнийг зөв зохистойгоор таниулж түүний зэрэгцээгээр сум орон нутагт хийд байхгүй газар, лам хуураг байхгүй газар нь очиж буйны үйл ажиллагаа хийж хамтарч юм зохион байгуулж байгаад энэ бол их бахархууштай юм зүйл гэх юм байна. Ганцхан л одоо манай Завхан аймагт л одоо ийм үйл ажиллагаа явагдаж шít. Түүнээс одоо энэ тэнд бол одоо ингээд цуглаад одоо аймагаараа гэдэг аймаг тэ сум орон нутгийнхыг цуглуулад аймагтаа цуглуулад одоо ингээд ийм юм хийдэг аймаг тэр байхгүй хаа одоо энэ манайх л ийм үйл ажиллагаа хийж сайхан зохион байгуулалтаа явуулж байна да. Манай Завхан аймгийн төгс үеинд жавхланд хийд маань одоо ингэж төвөгт 10 жилийнхааг одоо ингэж тэмдэглэж байгаа
сайхан лам нартаа одоо ингээд цаашдынх нь үйл ажиллагаанд одоо ингээд улам өндрөөс өндрийг хүсэн ёроё. Бид нь бол байнгын холбоотой байдаг. Уулзал одоо соён нааданд бол бид тэр хоёулаа ирсэн сумаасаа ийм л байна одоо тэгээ их баярлалаа л гэдэг. Соён наадмын онцлог бол одоо энэ анх одоо хоёр дахь наадам нь манай аймагт нэг дэх нь одоо Ховор хангай аймгийн манай багт намын одоо анх дугаар багтын дээр нутагт байсан. Энэ жил манай Завхан аймагт одоо манай одоо хотготуудын орон одоо болж байгаагаа их онцлог байна. 10 жилийнхэн ойн босгон дээр бас нэг чухал үйл явдлын эзэд болсон нь шашин соёлын 2 дугаар соён наадмыг нутаг усндан амжилттай зохион байгуулсан өдрүүд байлаа. Энэхүү нэр хүндтэй наадамд Монголын бурхан шашинтны төвийн тэргүүн Гандан Дэгчлэн хийдийн тэргүүн хамблам Чойжимс тэргүүтэй манай улсын бүх 21 аймгийн нийт 500 гаруй лам ховрогууд болон Оросын холбооны Тува, Бурят, Халимгийн шашны төлөөлөл шашин соёлын олон удаг агуулгыг шингээсэн үндсэн бас бэсрэг төрлөөр авиас билгэн сорсон нь бас нэгэн түүхийг бичиж үлдээлээ. Завхан аймагт Монголын бурхан шашны соён наадмыг 90 жилээр зохион байгуулчихлаа. Энд бол одоо бас их бахархуустай. Тэрнээс гадна ерөөсөө дараагийн одоо тэр гол улс бол лам хургуудаа бэлдэх ажилдаар бол манай энэ хамт маш их санаачлагтай явж байна. Одоо 44 жилийн хийдийгээ бид нар одоо тэнд сэргээж одоо ингээ янз бүрийн үйл ажиллагаа явуулж байгаа. Тийм учраас одоо тэнд одоо дунд сургууль байгуулах бидний хэтийн зорилго байгаа. Тэрэнд болохоор зэрэг одоо 200-аас 300 орчим хүүхэдтэй сургах хүчин чадалтай тийм сургууль барих боломжтой байх гэж тэр газараа бид нар бодож байгаа. 10 жилийн хугацаанд энэ хэд бол тодорхой хэмжээний зорилго тавьж ажилласны үндсэн дээр бол хөгжил дэвшлийнхаа хүрээд явж байгаа. Манай одоо энэ төгс үйл жавхланд хэд бол ерөөсөө өдөр тутмын хурал ажиллагатай. Өдөр тутам ерөөсөө хуралгүй байна гэсэн. Нэг өдөр хурал тасалдаг үед нар ерөөсөө хагас үтээс амиж амархан байдгүй. Одоо энэ халахын аймагуд дотор ер нь манай хийд шиг одоо ийм өдөр тутмын байнгын шаржин хуралтай газар бол баг ховрол үгж бас боддог. Сүтэн голн доо зөв одоо сайн сайхныг одоо амар амгалан байлгахын тулд одоо өдөр болгоныхоо одоо хурлын хураа одоо найз нөхдөд ингээд ирээдүйн одоо бурхан шашныг одоо хөгжүүлэхийн тухай одоо ингээд явж байгаагаас мөр зэрэгцэн явж байгаагаас баярлж байт юм аа. Цангалаа хэд нэгдээд одоо бүгд өөрөө дэм жоохон хүмүүс байсан учраас манай дугуйн могон холдоо бол одоо би тэгээд дугуйчийн ажлыг бачралах дугуйч хийдэг байсан. Тэгээд дугуйч сургууль төгсгөө хот руу яваад тэр агуурн би дугуйч ажлыг 2003 онд даралж үлдээд дугуйч ажлыг 4 жил хийсэн. Тэр хугацаанд тэгээд дугуйч ажлыг 2003 оны өвөл Дамбил нэмгээд бас гэлэн байдаг байсан. Тэр ингээд нэг пар хөлдсөн пар барьж байсан чинь тайлгын буудаад манай тэнөхөр жоохон үсмэсээ шатааж ороод нэг бас өргөнж хашийн болж байсан юм аа. Тэгэл одоо хамгийн хүнд төвчлөлтэй үлээ тиймэрхүү үе хөлдөж бас шинээрээ ирж тэгэл одоо хамгийн ламаар хондог. Тэгэл шинээрээ бас жоохон хүмүүс учраас айж дугнаа гарч иргээл тэгээд айгаал тэгэл мөргөөл тиймэрхүү байсан даа. 2007 оны 10 сар би одоо бага үндэстний ажлаар одоо томилогдож бага үндэстний ажлыг одоо авсан байгаа. Тэгээд одоо 2007 оны 10 сараас хойш л одоо бага үндэстнийхаа ажлыг хийж байгаа. Тэгээд анх томилогдож байхад бол яаж одоо унзад хийдэг вэ? Одоо хурал ном эхлэхээс өсөөлөл ер нь хэцүү дээ. Тэгэл дуу аваа гарч өгөхгүй тэгэл хөлс юм гоождаг тэгэл хэцүү л байлаа. Тэгээ одоо бас гайгүй болоод байна. Тэгээд манай энэ хэд бол одоо өглөө болгон өдөр болгон цогцон хордог. Цогцон хорхын зэрэгцээгээр сүсгэлэн олон төмний одоо засал бүх заслыг хийдэг. Ер нь одоо хизээд ард түмэнд бэлэн байдаг юм хийдэ. Бурхны намыг одоо уншиж одоо өөртөө одоо буян үйлдэх өр хүүхэд төрөгтөрөсөд төмөн олондоо буян үйлдэх зорилгоор ийм агшид цай болсон юм аа. Үнэхээр энэ бурхан шашныг одоо ямар төгс ямар дэг жигтэй байх вэ гэдэг
баримталж ирж байгаа энэ сайхан уламжлал, улам өргөжин тэлж сайхан болно гэдэг итгэл төгс байна. Сахамчуудад нутаг орныхоо хийдэд шүшиглэж явдгийн адил хол ойр ява сахамчууд ард түмэн маань энэ нутагтаа өргөж энэ ойг бас оролцсон суугаа гэдэг итгэл төгс байна. За ингээ манай хийдийн 10 жилийн ой бол одоо маш их сайхан болж өндөрлөлөө. Тэгээд ой гэдэг бол одоо нэг тийм баяр наадандаа биш юм аа. Ерөнхийдөө бол одоо 10 жилийнхаа хугацаанд хийсэн ажлаа дүгнэж цаашдынхаа одоо ирээдүйд одоо юу хийх үү гэдэг одоо тэр зорилгоо бол одоо тодруулж явах ёстой гэж би бол ойлгож байна. Завхан аймгийн Бурхан шашинтны төв төгс буянт жавхланд хийд 10 нас хүрлээ. Монголчуудын азин бэлэгдэл тэгш тоон ойн өдөр майдэр эргэх ёслоор эхэллээ. Ер нь өнгөрсөн одоо 10 жилийнхаа хугацаанд хамтарч ажилласан нийт лам хуургууд, нийт сүстэн олондоо болон лам хуургуудаа ирүүлэх сайн сайхан уртаанаас таяг одоо өсөн ирэж байна. Буян номын төгс төгөлдрийг нэрвсэн дан шингээсэн Монголын их хуйлгаа тэнүүлгийн нутаг Завхан аймгийн Бурхан шашинтны төв төгс буянт жавхланд хийдийн өнгөрсөн 10 жилийн түүхийн шаргал хуудсыг баримтаглан хүргэлээ. Бурханы шашин бол соён гэгэрүүлэх, нөгөө тал нь бол хүмүүнлэг бол хоёр чиглэл байдаг учраас энэ бол дэлхийн хин ч очиад үзлээ гэсэн энэ бол сайхан газар байна да гэхээр болгож чадсанд нь би баяртай байдаг. Та бүхний чинхүү сэтгэлийн өглөг буян бүхэн хэдэн арваар аривжиж өглөгийн эзэмлэн эргээд буян хишгэн харилж Бурхан багшийн ном сургаалдар хүмүүн бүхний аж амьдрал зовх зовлонгүй эрүүлэн аз жаргалаар дүрэн хурдуутан наслахын өлзий хотгийн өчрлийн сайхан өрөөл өргөё.